За хүний эрхийн үндэсний комиссийн одоо энэ шинэ гишүүд маань одоо нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд улсын хурлаар нээлттэй хэлэлцээ томилогдоод ажиллаа аваад арга орон хонж ийн. Тэгэд энэ одоо гишүүд, комиссийн гишүүд маань бол харьцангуй одоо өндөр боловсралтай хуульч мэрэгжлийн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг ийм одоо чадварлаг залуучууд сонгогдсонд одоо маш их одоо хувьдаа баяртай байгаа. Тэгээ та бүхнээс бол хүлээлт бас нэлээд өндөр байгаа. Бидний зүгээс болон одоо энэ нийгэм ч гэсэн та бүхнээс нэлээд өндөр хүлээлттэй байгаа гэж би бодож байна. Тэгээ сая бас Бэйсэн гишүүн, Батлаг гишүүн маш чухал асуудлыг хөндлөө энэ дээр би бас санал нэгтэй байна. За үүний дээр та бүхэн түрүү хэлж ин төрийн албаны тухай хуульд бас нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэдгсэндээ ер нь бол энэ саналаа ч гэсэн бүр нарийн яг ямар зүйл заалт орох хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг биднэрт бичгээр өгвөл бас дэмжиж явна гэж бодож байна. Мөн одоо төрийн албан хаагчийн шалгалтанд хүртэл одоо энэ гендерийн эрхтгч байдлыг хангах тухай бас хуультай холбоотой асуултууд ч гэсэн оруулж өгөх ёстой гэж бодож байна. За мөн одоо бас энэ нийгмийн ойлголтыг энэ гендерийн эрхтгч байдалтай холбоотой нийгмийн ойлголтыг өөрчлөхөд бас та бүхэн маань бусад төрийн бус байгууллагатайгаа хамтраад ажилласаа гэж бодож байна. Ер нь бол хамгийн гол нь энэ хүмүүсийн ойлголтыг бид нар зөв болгох бол хамгийн чухал гэж бодож байна. За тэгээд манай байнгын хорооноос одоо тогтоол гарах юм болов яах юм бол хэрвээ тогтоол гаргахаар бол бас орон нутгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсвөө яг хилцэж байгаа энэ цаг үед энд зориулсан төсвийг бас тавих ёстой гэдэг ийм чиглэл өгвөл зүгээр санагдаж байна. Мөн одоо төлөвлөгөөндөө тодорхой ажлуудыг энд оруулах ёстой гэж бодож байна. За мөн энэ 61 байгууллага энэ гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулиар үүрэг одоо хүлээдгээ гэж түрүү хэлж ин л та. Тэгэхээр энэ 61 байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг маш олон хуулиуд байгаа. Тэгэхээр их хурлын одоо энэ цаглбарыг харж агаад энэ хөтөлбөрийн тухай хуулиас ахуулаад энэ хуулиуд нь тодорхой бас саналуудыг өгөөд явбал бас их хэрэгтэй бахаа гэж би бодож байна. За тэгээд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.